Энэ Монгол сумын нэгдүгээр багийн асгалддаг газар ичээд байна. Манай аавыг бол 8 дэсрэнгийн Дацитэн гэдэг хүн байсан. Насаар хамгаалмалж өндөр насны тэтгэврт гарч ирсэн. Ээжийн маань бол Сөвгдөржийн Дөнкөр гэдэг хүн. Айлын ганц охин. Тэгэл хоёулаа энэ нутгийн энэ голын улсууд байсан. Би бол одоо Дацитэнгийн ганц хүн байсан. Би бол 1948 онд Бомботын гэдэг газар төрсөн гэлээ. Би 19 хүртлээ бол гэртээ ганцаараа байсан. 19 насны дээрээ бол нэг дүү маань Ундрал гэдэг дүү маань гарч Хөрөв гэдэг айлаас Отгон гэж хөөхд өргөж аваад бүгдээрээ энэ голын улсууд да. Наав ээж бол намайг багад ажилд сургасан. Би айлын ганц хөөхд болохоор одоо хийхгүй ажил гэж байхгүй. Үнээ саагаагүй, бүү саагаагүй, бус ажлыг би хийсэ. Тэр хүмүүжил надад бол одоо ажил сургасан. Аав ээжээсээ сурсан ганцхан тэрдээ. Анхлан би одоо морон сурахад энэ цагаан ууны цаад Бомбот гэдэг газар би багнасаа өнгөрөөсөн хүн дээ. Би 1970 онд Сэргээ салгаж ирээд энэ суманд ажлынхаа гарааг эхэлж байсан да. 1972 онд тракторын жолооч болоод хадлан тэжээлүүлэх баррикадад хуваарлагдсан ажиллаж 1980 он болж гинүү. Хүртэл тракторын жолоочоор ажиллаад тэгэхээр сүүлд нь 80 оноос хадлан тэжээлгүй баррикадын байнгын баррикадын дарга ажиллаж байлаа. Хадлан тэжээлбэлтэх ажилд сумын авраг 3 удаа хийж байсан. Баррикад хадлан тэжээл баррикадын даргаар ажиллаж байх хугацаанд сумын хадлангийн төлөвлөгөөг тасралтгүй банк биелүүлж түүнээс гадна хадлан тэжээл бэлтгэхээс гадна өөрснийхөө хүчээр тэжээл хийх үүрэг даалгавар дээрээс биднээс төгч. Тэгээд К2 үлээ тийм машинаар нислэгчээр тэжээл хийж байлаа. Тэгээд энэ өвс аг шаруудаа давс энтер холсон тийм тэжээлийг хийж би одоо Г5 гэж нэртэй тийм тэжээл хийж сумынхаа эдийн засаг мал тэжээлд одоо хувь нэмрээ оруулж исэн юм Сумын авраг хадлан гэж нэрээр яг тэ сумын тэргүүний хадлан чинь авраг болдог байлаа тэр. Тэгэхээр чи нэг 2-3 жил дараалан тэргүүлж чадчихвэл би одоо хадланд явж явахдаа орой хурж ирээд техникийнхээ засварыг адуурынхаа засварыг орой хурцж хийгээл өглөө босоод тэр үед хадлагын баррикадад ажиллаж исэн улсууд бол одоо би бол залуухан тракторын жолооч ажиллаж байхад Бадарч Бямдарч энтер бол одоо надад зөвлөгөө өгч миний багш байсан улсууд бол зөндөө олон л доо. Тэд бол одоо өвг зүйл байсан. Нэлээд настай улсууд байсан. Тэр үед сум нэгдлийн даргаар Данив гэдэг хүн ажиллаж байсан. Данив гэдэг хүн бол Монгол суманд 13 жил сум нэгдлийн дарга хийсэн. Тэгээ сүүлд нь өмч хөвчл таархаас өмнөх нь би багийн даргаар одоо олон жил ажилласан л да.
Энэ сум нэгдэл чи олон хэсэг болж хэсгийн дарга гэж нэг анхлах хийж нэг 6 7 хэсэг тасраад тэгэхэд намайг нэг хэсгийн даргаар томилж ажилуулад тэгэхээр сүүлд нь багууд маань нэгдээд хэсгүүд маань нэгдээ багуудаа болоод тэгэхэд нэгдүгээр багийн даргаар бид 4 жил ажилласан. 1992 оноос байна уу да. Энэ өмч хөвчл тараад тэгэл мал аж ахуй дээр гарсан да. Томаа үетэй 1972 онд айл гэр болоод Томын төвд анхлан өрх толгойж байлаа. За тэрнээс хойш үетэй чи одоо 54 жил болж байна. Манайх чинь 2 хүүтэй, 2 охинтой. Том хүү маань 1-р иргэдэд малчин, 2-р хүү маань инх 2 малчин. Тэрний дараагийн хүү охин Инкмаа Улаанбаатар хотод багш. Тэрний дараагийн охин Австрали улсад сурч байна. Одоо манайх ч ажицээ нээсэн 11 үлэн болчиход байна да. Залуу настай энэ одоо хишиг өндөрийн 10 жилиг 72 онд төгсчөө. Тэрнээс хойш Улаанбаатар хотод бичээчийн курс төгсөөд Монгол Сумын захиргаанд 14 жил ажиллаа. Тэгээд тэрнээсээ ус цаг уурын газар ахлагч техникчээр нь 14 жил ажиллаад 27 жил ажиллаад тэтгэвртээ гараад одоо хүртэл тэгээд мал малж байна да. Өөр хүүхдүүдтэй одоо улс нийгэмдээ сайн хөдөлмөрөөр олонтойгоо эвтэй найртай эвсэг бүгдээр нь л одоо хамт олонтойгоо ард түмэнтэйгээ гэр бүлтэйгээ өөр хүүхдүүдтэйгээ бүгдээрнтэй нэвтэй наримттай сайхан яваарай гэж хэлдэг юм да. Эрүүлэнг урт насч удаан жаргаараа л хичээ заах уу да.